Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн үеэс эхлэн прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажилладаг. Хохирогч хүүхдээс мэдүүлэг авахдаа тэдний нас сэтгэхүйн онцлог тохирсон зориултын тусгай өрөөнд мэдүүлэг авч байна. Хүүхд маань одоо эцгийн арга хяналтсуул байгаа байдлаас үүдэлтэй одоо гэр орносоо дайжих, гадуур таних, за устай нийлэх, за энээсээ үүдэлтэй одоо гэмтрэл зөрчил дуртаж хохирох, холбогдох ийм одоо эрсдлүүд одоо бий болдог. Хүүхдийн асуудал хариуцсан эмэгтэй эрэгтэй мэрэгчлэлтэнгүүд цагдаа хэлтсийн одоо мэдүүлэг авах өрөө болон эрх зүйн тусалцаа үзүүлэх өрөөнүүд одоо ингээд уулзаад за ингээд шалтгаан нөхцөлийг нь тодруулаад за шаардлагатай тохиолдолд гэмтрэл зөрчлийн улмаас хохирсон байх юм бол гол мэдээллийн бүртгэлд авч шалгадаг. За тэгээд мөн шаардлагатай бол одоо төр хамгаалах байр болон бусад нэгцгийн үйлчилгээнд төлөвлөж өгөх, эцэг асраа хамгаалагч нь төлөвлөж өгөх, хариу үйлчилгээ үзүүлэх бусад төрлийн олон төрлийн бас байгууллагууд холбон зуучилж өгдөг. Хэрв гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол 0-18 насны хүүхдийг төр хамгаалах байранд байрлуулж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Сонгон Архан дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтээс 2023 онд төр хамгаалах байртаа болж тухайн жилдээ 121, 2024 оны эхний 4 сарын байдлаар 150 гаруй хүүхдийг хүлээн авч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлжээ. Хүүхдүүд маань ер нь ихэнх нь бол оройн цагаар ирдэг байгаа. Хүчирхийллийн хувьд бол үл хайраа хүчирхийлсэн хүүхдүүд нь илүү давмгай хамгаалах байранд ирэхдээ ер нь маш их өлссөн, турсан, өвдсөн, гэмтсэн эдгээр хүүхдүүдийг бол хүлээж аваад манайх 24 цагаар үйлчлэгээ явуулдаг. Нийгмийн ажилтнууд, эмч, сэтгэл зүйчгээд хүүхдүүдэд хүлээж аваад хамгийн түрүүнд бид нар аюулгүй байдалд хангадаг, харуул хамгаалттай илүү харж. Түүний дараа бид нар тухайн хүүхдийн анхдагч хэрэгцээ болох одоо ахуйн хэрэгцээг бол хангаад ингээ хүүхдтэй шуурхай тусламж үйлчлэгээнүүд үзэж эхэлдэг.